За сайн байцгаана уу? Та бүхэндээ наснаасаа залуу харагдахад туслах мэрэгчлэтний өгсөн зөвлөгөө хуваалцъя. Олон хүмүүс өдөр тутмын зуршлаасаа болж наснаасаа овортой харагдаж хөгшиж эхэлдэг бөгөөд арьсандаа хор хөнөөл учруулж байгаагаа ч анзаардаггүй. Тодорхой наснаас хойш, ялангуяа 35 наснаас хойш коллагены үйлдвэрлэл байгалийн жамаар удаашрдаг. Ийм учраас нарийн үрчлээ, пигментаз, сул арьс илүү мэдгэцгүйц бий болдог. Гэхдээ хөгшөртлийн эсрэг зөв дэглэм амьдралын хэв маягийн сонголтууд нь таныг дахин залуу харагдуулахад ихээхэн тус болно. Тэм учраас арьсны эмчил нарын баталсан 15 зуршлыг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь өдөр бүр арьсаа чигшүүл. Чигшүүлэгч нь таны арьсыг залуу, эрүүл, эрч хүчтэй, гэрэлтсэн, гөлгөр арьстай болгоход тусалдаг. Хөгшөртлийн эсрэг чигшүүлэх тос нь арьсны хөгшрөлтөд тэмцэх гол зэвсэг юм. Судалгаанаас харахад арьсаа тогтмол чигшүүлдэг хүмүүс хуурай арьстай хүмүүсийнхээс бага хэмжээгээр үрчлээ үүсдэг. Таны арьсны хамгийн эмзэг хэсэг бол нүүр, хүзүү, чийж юм. Хоёрдугаарт нь нарны цэсийг тогтмол хэрэгэл. Нарны гэмтэл нь чимээгүй боловч маш хүчтэй. Энэ аажмаар үрчлээ, хар толб, жигд бус арьсны өнгө унжилтанд хүргэдэг. Нарнаас хамгаалах тосыг эрт хүрхэж эхэлдэг хүмүүс ихэвчлэн илүү удаан хөгшөрч 40-50 наснда ч гэсэн залуу арьсаа хамгаалдаг. Арьсаа нарнаас хамгаалах нь ямар ч насанд, ялангуяа хөгшрөх тусам маш чухал юм. Бид хөгшрөх тусам арьсны эсээ, үр ашиг, хорт бодистой тэмцэх чадвар удаашрдаг гэж арьсны эмч хэлэв. Энэ нь арьс илүү бүдгэрч, магадгүй шарал өнгөтэй болж арьсны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс нарны цэсийг өдөр бүр бүх улиралд үүлэрхэг өдөр гэртээ байсан ч гэсэн илүү хэрэглэх болж байна. Гадаашаа гарах бүрдээ 90 минут тутамд нарны цэс түрхээрэй. Судалгаагаар хэрвээ та сайн чанарын нарнаас хамгаалах тосыг өдөр бүр түрхэж байвал арьсны хөгшрөлтөөс хаяа нэг удаа хэрэгэлдэг хүнтэй харьцуулахад 24% бага байдаг байна. Гуравдугаарт нь гадаа байхдаа малгай өмсөөрөө. Арьсаа хамгаалах нь зөвхөн SPF түрхэхээс илүү чухал юм. Бидний толгой бие дээрээ өмсдөг зүйл нь арьсны хамгаалтанд маш ихээр нөлөөлдөг. UPF хамгаалттай малгай цамц нь гэрэл хамгаалтыг нэмэгдүүлж арьсыг олон жилийн турш толовгүй, үрчлээ багтаа байлгадаг гэж арьсны эмч зөвлөж байна. Хит их наранд өртөх нь арьсны хорт хавдарт хүргэж болжгүй тул арьсаа нарнаас хамгаалж бүх малгай өмсөж нарнаас хамгаалаарай. Дөрөвдүгürt нь батганы чичирлийг багасгахын тулд эмчил. Батган өсвөр насны хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэхчдэд хүртэл гардаг бөгөөд энэ дааврын өөрчлөлт арьс арчилгааны буруу дэглэмтэй холбоотой байдаг. Тавдугаарт нь нар хамгийн хүчтэй байх үед нарнаас зайлсхийгээрэй. Боломжтой бол нарны эрчим багтаа үед өглөөний 11 цагаас өмнө эсвэл үдээс хойш 3 цагаас хойш гадуур хийх ажлаа төлөвлөөрэй. Эд ягаан туяаны эндгэс буюу шатах чадвар хамгийн өндөр байх үед гадаа байвал нарны гэмтлийн хэмжээг нэмэгдүүлдэг гэж доктор хэлэв. Дөрөвдүгээрт нь үсээ эрүүл чиглэлэг байлгахын тулд арчил. Таны ус нас ахих тусам хэмжээ, гялалзсан өнгө байдлаа алддаг. Гэсэн хэдий ч нас ахих тусам үсний гайхалтай өдрүүд өнгөрсөн үеийн зүйл байх ёсгүй. Торгомсог зөөлөн үстэй байхын нууц нь гэртээ үсний маск ашиглан үсний арчилгаанд анхаарал тавих хэрэгтэй. Долдугаарт нь хангалттай унтаж амрах. Нойр нь бие махбод оюун ухааныг хамгаалах, эдгэх, стрессийг буруулах чухал үүрэгтэй. Сайн унтахад туслах зарим сайн зуршил бол өдөр бүр тогтмол цагт унтаж сэрэх цагийг баримтлах явдал юм. Дэлгэцийн хэрэглийг зохицуулж унтахаасаа өмнө бясалгал, анхаарлын хүлэрлийг дасгалжуулах нь чухал юм. Зөв зохистой унтаж амрах нь арьс болон бие махбодын эрүүл мэндийг дэмждэг нь батлагдсан. Энэ нь хөгшрөлийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг гэж мэрэгчлэн онцлон хэллээ. 8-дугаарт нь хөгшрөлтийг удаашруулахын тулд зөв хооллох. Зөв зохистой хооллолт нь эрүүл мэндээс гадна арьсны эрүүл мэндэд илүү чухал ач холбогдолтой. Таны арьс юу идэж байгааг харуулдаг. Хэрвээ таны хоолны дэглэм эрүүл бус байвал ямар ч тос эсвэл эмчилгээ хийлгээд ч үр дүн өгөхгүй.
Хөшөртийн гол хүчин зүйл бол арсны коллаген болон эластины ширхгүүдийн байдал бөгөөд нас ахих тусам гликосилation гэж нэрлэгдэх процесст ордог гэж доктор анхааруулж байна. Гликосилation коллаген болон эластины гэмтээж улмаар арс дахин байрандаа орох чадвараа бууруулдаг. Чарсан арьсан хоол хүнс сэргэлэх нь гликожилжил буюу гликосилation дэмжих хандлагатай байдаг. Иймээс нүүрс ус сахар багтаа хоол хүнсийг хэрэглээрэй. Жинхэнэ жимс хүнсний ногоо уурга эрүүл өөх тос нь коллагены үйлдвэрлэл арсыг нөхөн сэргийхийг дэмждэг. Иймээс хоолны дэглэмдээ ийм өндөр эслэгтэй хоол хүнсийг оруулах ёстой. 9-р нь арсны цэвэрлэгээ. Арсыг цэвэрлж байрлахын шороо тоос нүүр будал болон хүрээлэн буй орчны бохирдол хуримтлагтаас үрсэн сэргийлэх хамгийн чухал арга юм. Арсыг чочрол болон батг гарахаас сэргийлдэг цэвэрлэгч хэрэглэснээр хуурай шиг мэдрэмжийг төрүүлэхгүй. 10-р нь гуйжуулах, гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэд их гуйжуулснаар та арсныхаа цорын ганц хамгаалтын хаалтыг арилгаж байна гэж доктор хэлв. Тиймээс 7 хоногт 1 удаа, хэрв та батг гарах хандлагатай бол 7 хоногт 2 удаа гуйжуулалт хэрэглэхийг зөвлөж байна. 11-р нь өөр тохирсон арьс арчилгааны дэглэмийг бий болгоорой. Батган ямар ч насанд тохиолдож болох бөгөөд арьс арчилгааны зөв дэглэмийг сонгох нь арсны асуудлыг хяналтаас гарахаас өмнө шийдвэрлэх чухал хэсэг юм. Галеруны хүчил болон сквалын агуулсан нүүрний төсвийг хэрэглээрэй. Термин арсны гэмтлэгс нөхөн сэргэж гэрэлтэлтийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Чийшүүлэгч нь арсыг чийшүүлж нарийн үршлээ үүсгэс сэргийлдэг. Түншлэн орой арьс арчилгаа нь маш чухал юм. Учир нь та унтаж байх үед арьс өөрөө нөхөн төлждөг. Арьс арчилгаа тогтмол хийснээр бүтэц гэрэлтэлд уян хатан чанарыг сайжруулахад тусалдаг бөгөөд эдгээр нь таныг байгалийн замаар харагдуулдаг чухал хүчин зүйлүүд юм. 12-д нь өдөр бүр цэвэр агаарт гарч стрессээ бууруул. Бид яаван туяа хүрээлэн буй орчны бохирдолд нь гэртээ байх шалтгаан болох мэт санагдаж магадгүй ч тийм биш юм. Байгальд байж стрессээ тайлж тайвширахын тулд бага зэрэг эко эмчилгээ шиг зүйл хааж байхгүй шүү. Стресс нь өрчлөө үүсгэхэд нөлөөлдөг. Учир нь стрессийн даавар болог кортизолын өндөр хэмжээ нь арсны коллаген эластиныг задалдаг. Судалгаагаар архах стресс нь үрвслийг нэмэгдүүлж арсны хөшрөлтийг хурдасган өршлөө үүсгдэг болохыг тогтоожээ. Судалгаагаар байгальд ердөө 20 минут л гадаа байх нь стрессийн түвшинг бууруулахад тусалдаг болохыг тогтоосон байна. Энэ нь гадаа байх нь стрессийн даавар болох кортизолын түвшин буурахтай холбоотой байв. 13-т нь арьс арчилгааны дэглэмээ тогтмол шалгаж байна. Хөгшрөл айжмаар явагддаг тул урт хугацааны турш арьс арчилгааны дэглэмээ үнэлээрэй гэж Лос Анжелес хотын арсны эм зангаах ухааны доктор хэлв. Нэг үе шат эсвэл 10 жилд үр дүнтэй байсан олон усны засалт эсвэл загвар нь нөгөө үе шатанд үр дүнгүй байх магадaltaй арьс арчилгаач мөн адил. Арьс арчилгааны талаар шийдвэрлэж дахин үнэлээрэй. Арсанд ямар нэгэн зүйл сайн тохирохгүй байвал шилжилт хийх цаг болжээ гэж доктор нэмж хэлв. 14-т нь илүү их хөдөл. Бие оюун ухаан арьсандаа дасгал хийгээрэй. Арьс бол бидний хамгийн том эрхтэй юм. Цусны эргэлт эсүүдэд хүчил төрөгч өгөх нь гол түлхүүр юм гэж доктор хэлв. Хөлөрх нь арьснаас хорт бодис болон эмгэг төрүүлэгчдийг зайлуулахад тусалдаг байна. Асал хөдөлгөөний стрессийн дааврыг гадагшлуулах маш сайн арга бөгөөд таны эрч хүч сэтгэл санааг тайвшруулахад тусалдаг. 15-д нь гэртээ чийшүүлэгч ашиглаарай. Гэртээ чийшүүлэгч эсвэл чийшүүлэх ургамлыг хэрэглээрэй. Докторын хэлснээр эдгээр нь агаарт их хэмжээний ус чийгийг ялгаруулж хүрээлэн буй орчноос химийн хорт бодисыг зайлуулахад тусалдаг гэжээ. Хувь хүн тохирсон зөв дадалж уршил арчилгаа бол наснаасаа залуу харагдах нууц юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.